Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 25-ны мегмар гарагийн дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөхцөцгийн төвшин баярнаар баярлаж байна. Дахин орой минь түргэе. За, орой мэндийг дахин үргье. За, нэвтрүүлгийн хамтраалагчаар High Speed Айлборд интернетийн хувьсал гэсэн уриатаагаар зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаараа хамтран ажиллаж байгаа. За, мөн хүний нөөцийн хомсдолд санаа зовох хэрэггүй, хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн уриатаагаар Magic Financial Group хамтран ажиллаж байгаа юм байна. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлнэ. За, хэлгүй яах вэ? За, шуугуулаад өг. Шуугуулъя. Манайхан шууд орж ирээд хараараа заяа. Йоо, бүр үнэхээр гоё хүүхэн за. За тэгээд дээрэс нь гоё хүүхэн харуулах гэж байгаа юм уу? тий. Биенийх нь баг 80% нь хүлэн юм уу аашаа юм бэ бүр. Үнэхээр бүр нэг юм Томаск шиг гоё хүүхэн харуулах гэж байна. За, гоё. За, Харъя байц. TikTok дээр This is Kera гэдэг нэрээр аккаунт хөдөлдөг. За, нэгэн 43 настай бүсгүй 20-той бүсгүйчүүдээс ялгарахгүй залуу төрхөөрөө олныг гайхшруулад байна. Яа, тэр арис ёо юу юм бэ? Яг яа гээд байгаа юм бэ? 43 настай гэдэг чи одоо хин шиг гэсэн үг юм. Надаас 2 дүүл гэсэн үг аахгүй юу? 82 оныхаа. Тэнгүүд хастрахаа юу юм байгаа өстэй. Йоо, 43-тай. 43-тай. Томск цаашаа байгаа өстэй. За, ер нь бол штэ те нэг юм байнгын хүмүүсийг хоёр талцуулдаг нэг зүйл бол яг энэ одоо наснаасаа залуу харагдах тий тэнгүүд одоо ингэдэг штэ нэгээд наснаасаа залуу гой хүлийг харж. За хүл нь бол баг биенийх нь тийм байна. зүгээр шугам шиг хүлтэй байгаа штэ. За хөл мөлөнд арай уртгүй юу? харин баг биенийх нь 80% нь хүлэн байгаа штэ. Баг. За нэг хэсэг нь болохоор зэрэг ингээд гоо сайхан байх нэмээс ажилбарт ороод аль болох ингээд залуу гой сайхан байх гал ингээд үзэр тараал үсэрч наалдаал байдаг. Нөгөө талд нь болохоор зэрэг муу сан хиймэл юмнууд өстө нэрэ байгалийнхаа жамаар хөгшрөх өстө тэргүүл ингээд хөгшөрдөг бид нар төртөөс эрэхтэй гэл ингэдэг тийм үү. За энэ бол ингээд ерөөсө байнгын мөнхийн ингээд одоо хэрүүл дагуулдаг сэдв. За тэгвэл Kera гэдэг энэ бүсгүйн хувьд энэ жил 43 настайч гадаа төрх биеийнхаа за биеэ авч яваа байдал зэрэг нь 20-од насны ихэнх үедээ юм шиг л ийм цэл залуухан харагдаж байгаагаасаа болж хамаг амтныг гайхшралд оруулаад эцэст нь Английн Mirror сэтгүүл дээр бүр мэдээ болоод гарчжээ. За гол нь бүсгүй ингэж залуу сайхан төрхөө хэрхэн хадгалж байгаа нууцаа хуваалцсан. За та жишээ нь 43-тай эмэгтэй ингэж харагдаж байгаа нууц нь юу гэж бодож байна? Гэхдээ одоо мэдгүй одоо энэ эмэгтэйчүүдийн гоё юм хумаа байнга хэрэглээл тэгэл хөдөлгөөнөө сайн хийгээл биеийн тамир спортоор хичээллэл ийм болж байгаа байлгүй дээ. За. Тэгсэн чинь энэ эмэгтэй маань миний насны олон эмэгтэйчүүд начиг замаар зориулж алхаж чадаагүй дээ. Зарим нь бүр мдэггүйгээсээ болж эрт цэвэршиж хөгшрөлт явагдсан байдгаа. Тийм болохоор би нууцаа хаваалцгаар шийдсэн юм аа гэж ярьсан. За энэ ч баг нэг стрелитээр гардаг Диана араа шиг харагд. Тийм байгаа. Тий. За, арьс махбод оюун бодлоо залуу байлгах нууц нь гормон орлуулах эмчилгээ гэж энэ бүсгүй ярьсан. Ер нь бол бид нар одоо ингээд гормоны дутагдалд орсноос болоод тэгээд эрт цэвэршээд ингээд хөвшрөөд ингэж үзээд байна шүү дээ тий. За нэг ёсондоо хүний бие махбод өөрсдөө ялгаруулж чадахгүй болсон гормоныг эмчийн хяналтын доор одоо биедээ орлуулан суулгаснаар залуу төрөх бие махбодоо хадгалан үлдсэн гэж Kera гэх энэ бүсгүй ярьсан. За одоо бидний эмэгтэйчүүдэд хамгийн хэрэгтэй гормон бол эстроген шүү дээ. Эстрогений хэмжээ багасаал ирлээ. За тэгээд нөгөө нэг өндгөвчний тоо одоо бидний амьдралынхаа турш биенээс ялгаруулдаг нөгөө өндгөн эс маань ингээд багасаар байгаад энэ өндгөөс ялгаруулах үйл явдал процесс дуусгах явдлыг бол бид нэр цэвэршил гэж үзээд байгаа шүү дээ. За тэгэхээр гормон орлуулах эмчилгээний буйнаар энэ бүсгүй маань арьсан залуугаараа байгаа зогсохгүй маш их эрч хүчтэй байдаг гэдгээ чуваалсан байна лээ. За орчин цагт стресс, амьдралын буруу хэм маягаас болоод эрт цэвэршилт 30 гаруй наснд ч явагддаг болсон.
Харин цэвэршилтийн шинж тэмдэг эхэлсэн эмэгтэйчүүд гормон орлуулах эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байдаг гэж ярьсан байна лээ. За Британд цэвэршилтийн шинж тэмдэг явагдаж эхэлсэн эмэгтэйчүүдэд энэ гормоны эмчилгээг хийдэг гинэ. За гормон нь багассан эсвэл докторгүй байгаа хүмүүс энэ эмчилгээнд бас хамрагддаг гинэ. За тэгэхээр цэвэршилт чи өөрөө цэвэршилтийн эхэн үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэдэг нэг ийм 3 үе шатыг давж ээж эмэгтэй хүн чинь цэвэршиж байгаа штэ. За сэтгэгдлүүд нь би одоо энэ жил 43 настай өөрөө бие дээрээ туршиж үзээд хүмүүстэй хуваалцаж байгаад баярлалаа. Дахиад ч бичлэг оруулаарай тэсэн ядан хүлээж бай гэсэн байна. Кера чи үнэхээр сайхан эмэгтэй юм а. Хүмүүсээс ичиж зоохгүйгээр туршлагаа хуваалцаж байгаад баярлалаа. TikTok-ыг чинь олсондоо үнэхээр их баяртай байна гэсэн байна. Сайхан эмэгтэй байна. Загвар өмсгчлэх. Загвар өмсгч биш байсан ч гэсэн загвар өмсгчээл гентэй хүүхэн байна. Яагаад тэгэхээр зарим хүүхнүүд бол юуны ч имчилгээ хийлгсэн бай, бүр дахин төрсөн ч энэ хүүхэн шиг болохгүй гэдгээл бодож хөөрөөрөөдөө гинэ. За. Йоо энэ нэр яг нэг юм нэг юм Барби чинь ингээд нэг хөл мөлн ингээд тусдаа нэг юм гоё шулуун юм аваач залгацдаг шүү. Тэгсэн юм шиг юм аа. Йоо тэр хөл нь бол бүр яа гээд байгаа юм бэ? Бүр яг биенийх нь 80% нь хөл нь байгаа даа сте. Йоо тасархаа. Тэгээд 43 таа гээд байгаа шүү дээ энэ чинь. 43 таа шүү дээ. За ийм гоё хүүхэн байна. За. За таны мэдээг сонсъё доо. За миний мэдээ байна шүү дээ. Арай л даварцсан гаруудын тухай мэдээлэлтэй. Бид нар энэтхээс янз янзын юмнууд сонсдог, хятадаас янз янзын юмнууд сонсдог. Ер нь ингээд сонсох газар тэр чинь олон хүн авдаа болохтой тэрнээсээ болоод ч юм уу янз янзын юм болдог шүү дээ. За одоо тэгвэл би энэ Афган мэдээд дуулгах гэж байна л да. За. Энэ байж тээ арай даварцсан заяа. Ууг нь ингэдэг штэ хаа газрын хурим найрын гол чимэг чинь яа харахгүй сүйд бүсгүүн л байдаг үсттэй. Тийм штэ. Ямар сайхан хүүхэнтэй суусан юм бэ? Бэрийг харъя, сүйд бүсгүй харъя гэх хүмүүс ирдэг үсттэй. Тэгвэл цаан чинь сүйд бүсгүйгүй хурим бодоод хүн амьтан шуугаад сүйд. За. Гэхдээ ижил хүссэн хүмүүсийн хурим бол биш шүү энэ чинь. Харин сүйд бүсгүй нь өөрөө хуримдаа оролцож чадахгүй буюу нэг ёсондоо хуримдаа сүйд бүсгүй оролцохыг хориглоцсон тийм хурим байхгүй юу? Йоо, юу гэсэн ч үгүй. За, Афганистаны нийслэл Кабул хотын байлаар штэ ийм Афган юм. Афганистаны нийслэл Кабул хотын Уранус хурмын ордонд Кабул даяар эргэцсэн нэгэн том хурим болжээ. За. Хурмын сүйд хархуун төрийн эрхийг баригч Талибын дэглэмийн томоохон албан тушаалтан гэсэн мэдээлэл цацагдж байгаа юм байна. За. За энэ хурманд өөрийн биеэр оролцсон Британий иргэн ютубер Miles Routledge гэдэг нэг нөхөр 1000 гаруй хүн оролцсон хормын ёслолын талаарх сэтгэгдлээ Британий Daily Mail гэдэг сэтгүүлд ярьсан байгаа юм. За. За хормонд маш олон тооны ирчүүд ирсэн байсан ба хажуугийн жижигхэн танхимд нь эмэгтэйчүүд тусдаа баярлаж байсан. Тэгвэл мэдээд эмэгтэйчүүдийн тоо бол ирчүүдээс хамаагүй цөөн байсан гэж байгаа юм. Исламын хормын ёслолын үеэр Ника гэдэг ёслол явагддаг юм байна л да. За энэ нь бол сүйд хархуу болон сүйд бүсгүй хоёр хоёулаа байлцж байгаад хормын гэрээ гэдэг зүйл дээр гарын үсэг зурдаг юм байна. За ийм ёслол болдго юм байна. Гэтэл талибчууд энэ ёслолыг өөрсдийнхөөрөө өөрчилсөн буюу сүйд бүсгүй хормын ёслолынхоо Никад өөрийн биеэр оролцож гарын үсгээ зурж чадаагүй. За. Яасан гэсэн чинь тэгж яадаг юм гэж яддаг. Бид нар энэ шийдвэр гаргадаг юм чи өөрсдөө шийдвэр гаргах чинь үгүйтэй. Тэрний оронд энэ сүйд бүсгийн анхнаар хаав байна. Ойдроор зурулчих. За амар. Ингээд төлөөлөө зурулцсан. За. Хормын ёслолын үеэр сүйд харахуд хоёрч машин бэлгэлсэн төдийгүй сүйд бүсгүйгүйгээр ганцаараа суух залуугийн аманд ирчүүд очиж жихэр мэрхэр хийж өгч байсан гинэ. Эдгээр чинь нэг тэгдэг штэ нэг хормон дээр очиад аманд нь юм хийж өгөөд идэг. За талибчуудын хувьд бол 2021 оноос эхлээд төрийн эрхэнд гараад удаагүй буюу удаагүй ч явахтай энэ ч одоо 4 жил гарсан болцсон байна штэ. Ютубер залууг бичлэгээ зогсоо гэж хэн нэгэн хүн хэлснээр өмнө нь талибын шоронд бас 8 сар хоригдож байгаад судлагдсан энэ Miles Routledge гэдэг залуу бол бичлэгээ зогсоосон байна. За. Түүнээс бол ууг нь хөөрхөн бичлэг нь гарч ийн үү? Гараад л байгаа. Тийм. За ийм болсон. Талиб төрийн эрхэнд гарснаас хойш бол ингээд эмэгтэйчүүдийн эрхийг бол бид нар зөрчихгүй юу гэж одоо өстэй эмэгтэйчүүд хайрлан үнэлнэ. Ер нь эрхтийг хөгжиж мөгжөөд явчих нь гэсэн
үнэндээ бол нөхцөл байдал нь яг ийм л байна. Харин тийм ээ. Урмын ёслолын өргөөнд бүхэлдээ алтлаг чимэглэлтэйгээс гадна хоол унд нь элбэг байсан гэж өгүүлж байгаа ютубер залуу даанч энэ хуримд сүйт бүсгүүн байсангүй дээ гэж хэлжээ. Йоо ямар хэцүүтэлтэй юм бэ тий. Манай ютубер манайстаа сайхан идэж ууж байна дөө. Сайхан идэж ууж байна. Тийм байна. Тэгээ энэ ууг нь бол үнэн тансаг хөрөн байгаа үстэй. Харин тийм. Үнэхээр тансаг хөрөм тэгсэн мөртлөө сүйт бүсгүй байхгүй. Йоо. Тэгээд 1000 хүн цугласан хөрөм гэдэг байгаа шүү дээ. 1000 хүн цугларсан. 1000 хүн цугларсан хөрөм гэж байгаа. За сэтгэлдлүүд нь юу гэж байна? За сэтгэлдлүүд нь хуримдаа оролцож чадахгүй байна гэдэг ямар аймаар юм бэ? Тэр бүсгүй өмнөөс бүр санаа зовчлоо. Ямар ирээдүйн хүлээж байгаа болтой хөөрхийг гинэ. Харин ч энэ хүүхэн чинь баян залуутаа сууж байна. Ядуутаа суусан бүр харанхуй ирээдүйтэй байгаа гэд боддоо. Одоо тэгээд яалтаач үлээ хов тавилан юм да гэсэн. Их л том хүндийн хөрөн байна да. Бусдаар бол ингэж тансаглахааргүй штэ. Сүйт бүсгүн царайг бол бараг харсан хүн байхгүй байх та гэж. Тийм байна. Юугасаа тийм байна. Энэ юунаас юутай холбоотой вэ гэхээр нөхрөөсөө өөр хүн царайгаа харуулж болохгүй. Араб хүн. Би бүр найзынхаа гэрт нь очиж байгаа шүү дээ. Бангладеш. Гэрт нь очиод хоёр хүүхэд нь юм зөөгөөг өгөөдсөн. Гэхдээ хөгшөө юу яал да. Эхнэр мэхнэрийг дуудал та танилцъя л та гэсэн чинь. Гэр дотроо аль эхнэр хүн өөр хүнд царайгаа харуулж болохгүй. Манай дүрм ийм. Тэгээ би эхнэрийг нь харж чаддаг шүү дээ. Жоох юм, чихэртэй бөрөг юм, арц шиг юм идчихэж байгаа. Тэгэл гарсан. За хамтран аялагчтай танилцуулаад өргөжлөлийн Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй. Хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн уриатаагаар за татврын мэрэгсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байгууллага хамтран ажиллаж байгаа. За энэ Magic Choice гэдэг Magic Financial Group Financial Group гэдэг энэ их удаж байгаа. Би миний мэдхээр л 18 жил болчихж байгаа. Анханасаа л нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамж болон мэрэгжлийн нэгтлэн бодох бүртгэлийн хүмүүсийг одоо мэрэгшүүлэх хэдэр гэсэн ийм одоо үйлчлэгээ үзүүлдэг байсан. За тэгээ одоо эднийх хүний нөөцийн хомсдолд санаа зовох хэрэггүй. Танай байгууллагын хэрэгцээнд тохирсон шийдлийг нь бид нар олж өгнө гэж байгаа юм байна. За. Тий. Хэрэг танай компани нэгтлэн бодогчгүй бол аутсорсингийн үйлчлэгээ аваач гэж. Зөвхөн танай байгууллагыг хариуцсан нэгтлэн бодогчийг томилоо ажилуулна. За. Сар бүр, өдрөл бүр жилийн эцсийн санхүү татврын тайлангаа цаг тухайд нь алдаагүй гаргах боломжтой. Гаргасан тайланд алдаа гарвал хариуцлах хүлээх бөгөөд нэгтлэн солигдсон ч ажлын тасралт одоо ажил үүрэгч нь бол тасралтгүй үргэлжлээд ингээд явах нөхцөлийг бол манайх бүрдүүлнэ гэсэн байна. За. Тийм. Тэгэхээр эднийх бол нөгөө нэг сайн нэгтлэн хаанаас олох вэ? Яана одоо нэгтлэнгүй хэцүү байна эднэр гэж байгаа компаниуд бол шууд эднийд хандаарай л гэсэн үг. Тийм байна. За тэгвэл хэрв танай компани нэгтлэн бодогчтой тэр нэгтлэн бодогчоо сургах шаардлага үүссэн бол тийм үү? Сургалт бас явуулнаа. Танах нэгтлэнгаа эдний сургалтын төвдөн сургаад уур чадварыг ахиулах боломжтой. За няруу нэгтлэнгийн ажлын бүртгэл тайлан эмх зэгстэйгээр гаргах чадвартай мэрэгжилтэн болгож хөгжүүлнэ гэж байна. Хэрв та санхүүгийнхаа үйл ажиллагаанд бас хяналт тавих шаардлагатай гэж үзвэл аудит буюу баталгаажуулах үйлчлэгийг бас санал болгож байгаа. За тийм байна. За эдний аудит баталгаажуулах үйлчлэгээр санхүүгийн тайлангаа хянуулах боломжтой. За санхүү татврын шалгалтаас үүсэж болох эрсдлээс урьсан сэргийлэх зөвлөмж шийдлийг бас гаргаж өгнө. Тайлангийн алдаа засагдсанаар одоо торгуул акт тавигдах эрсдлийг буруулах боломжтой мэдээж. За тэгээд санхүү татврын тайлан гаргах програмын үйлчлэгийг бас үзүүлж байгаа. Энэ хувь хүнд гэдэг юм болов? Амьд хувь хүнд үзүүлэх юм болов? Бид нар ч одоо нэг юм нэг татвар төлөх татврын нэг юм бөглөх ёстой юм билээ шүү дээ. Хувийн орлогын албан татврын тэг минийхийг ингээд тэр нэг юун дээрээс баримтан дээрээс бүртгэж гэсэн чинь танд асуудал байна гэдээ минийх болохгүй байгаа байхгүй. Би одоо ажилтал торгуул моргуул унж байгаа хаа. Тэрийг шийддэг бол эднэд очиод нэг хитэн төгрөгийн нөгөө бүртгүүлчихсэн. Санаа амар амьдрах юмсан. Тийм шүү дээ тий. За тэгвэл та одоо инг заяа. За. Биеэр очиж уулзъя гэх юм бол Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо UB Tower-ийн 15 давхарт нь 1502 тоодтой очиж уулзна. Эсвэл 7288 7288 гэдэг утсаар холбогдох боломжтой. 7288
72 88 тэрэлгэд амарх юм биш Тийм үү? байна. За тэгээд Magic Group Zigimэн гэж сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүний нөөцийн хомсдолд санаа зовох хэрэггүй хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн уриатаагаар Magic Consulting Audit хамтран ажиллаж байна. Баярлалаа. Яа. За одоо таны мэдээ. Миний мэдээ юм байна тий. Чиний. Миний мэдээ юм байна. За энэс холиосоо. За. Британи шууган хүрэх гэж байна. Британи даяар 38 настай Ashley Atkin гэдэг бүсгүй нүдүүлж байна одоо. За нүдүүлж байна. За. Нүдүүлж За. За яасан бэ гэхээр энэ бүсгүй маань багш мэрэгжилтэй Английн Cheshire-ийн Helsby хотын Hornsmill гээд баг сургуульд багшилж эхлээд 1 жил болж байгаа юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол бага ангийн багш байх нь шүү дээ. Яа, уг нь давгүй хүүхэн байж тээ. Яатарсан юм бэ ч тоо. За наадах ч гэсэн фактлсан. Олоосоо гэ. Олоосон. Одоо ямар хэрэгт холбогдоод байгааг нь би ярьж өгөх гээд байгаа байхгүй юу? Багш бүсгүй маань 2023 оны 10 сард ажил дээрээ бүр ингээд нагаар өнөртүүлсэн хүл дээрээ ингээд тогтож чадахгүй ингээд шаал согтоо ирсэн. Иш. За уг нь бол тухайн Үйл амьдрал шүү дээ. Өмөрөд нас. Тухайн өдрөө хичээл орохгүй. За уул нөгөө ангийнхаа шилдэг сурагчид шагнал гардуулах ёстой байсан юм байна л да. За. Тэгсэн чинь ингээд шагналаа гардуулах нь байтугай ингээд шагналаа ингээд гартаач барьж чадахгүй заяа. Бүр ингээд хүл дээрээч тогтож чадахгүй ийм нөхцөл байдал үүссэн. За ингээд багш нар нь нөгөө нэг ийм согтуу байна гэж чиний санаанд орохгүй байгаа штэ тий. Бүр ингээ ойртож өнөрлөж үзэх хүртлээр шал согтуу байгааг нь мдээгүй заяа. Тэг ингээ алсаас хараад хүшиг наадах ч одоо би минь муу өвдөд байгаа муудаад байгаа юм шүү гэд одоо бодоод ингээ туслах гад тий ингээ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээ гүйлдээд ирсэн чинь нөгөө сайхан гарч өөдөөс нь ингээ масаатлэнэ тай гэдгсэн гэж анзааяа. За ингээ сургуулийн нутаг дэвсгэр Ойшоо манайхаа гэсэн юм байна штэ. Ингээд сургуулийн нутаг дэвсгэр дээр аригдсан согтуурсан багш бүсгүйг ёс зүйн хорооноос нь шалгаж эхэлсэн. За ядчихад энэ үйл явдлаас өмнөх нь нөхөр согтууж болоо ороод бүр урсгал сүрж яваад баригдсан хэрэг гарсан. Гараад ижсэн. За мэдээж нэвширтлээ уугаад согтуу ирсэн багшийг хүүхдүүдээс холдуулж сургуулийн нутаг дэвсгэрээс гаргасан. За ёс зүйн хорооны шалгалт дуусгаас өмнө багш өөрийн хүсэлтээр одоо ажлаас гарах саналаа өгсөн. За сургууль хүмүүжүүлэгч хүний хувьд сахилга болон ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзсэн. За Ashley Atkin одоо Англи болон Уэльсийн сургуулиудад хичээл заах эрхээ бүх насаараа асуулсан. За ямар тач бүрэлдэхүүн бусад улс орнуудад багшлах эрхээ бол 2 жилээр асуулаад байгаа бүсгүй давж заалдах 28 хоногийн хугацааг бол шүүхээс өгсөн. За багш бүсгүй хэргийн нөгөө шүүхийн шийдвэр саяхан гарснаар ийхүү олонний анхаарлын төвд ороод байгаа байхгүй юу? Хөмсг нь саяхан шивүүлсэн юм уу аяа. За сэтгэгдлүүд нь архинд орсон юм биш үү дээ. 38 настай хүн одоо ингээд согтуурхад явж ээж болд юм уу? Бүр бага ангийн багш байна штэ. Багшлах эрхийг нь бүрэн хураахан зөвөө гэсэн байна. Камерон Дайзын тоглодог муу багш гэдэг кино санаанд орчлоо. Ийм болж бүтдгүү багш кинон дээр л байдаг гэж боддог байсан чинь юу вэ? Өстой нэрэ багшлах эрхийг нь бүрэн хураагаараа гинэ. Тэгсэн чинь одоо таны өнцөг хүний амьдралд юу ч тохиолдоо юм блэ. Уу гашуу тохиолдоо тайлж чадахгүй яваа гэж би нэг комент унссан штэ. Одоо ингээд ажилгүй болоод өөрийгөө гимтээчихвэл яах болж байна? Нэгэнтээ хайртай байя гинэ. Тийш тэ. Хөөхөн л хүүхэн байдаг. Яах вэ бас хүний амьдрал штэ энэ чи юу ч болоо байдаг. Уул нь айгүй гоё хүүхэн байгаа. 38 таа гэхэд. Тий энэ мэн харин одоо хүнсгэн жоохоо сони те. Энэ байна одоо харин одоо яг юу тохиолдсон. Гэтийн хардаа одоо за нэг удаагийн тэр сургууль дээр согтуу ирэхийг одоо таны өнцгөөс харж ойлгож боллоо гэж бодъё л доо. Окей за энэ машин унаад урсгал сөрөө давтаг арай амар байгаа сте. Тэгэхээр эн чин энэ асуудал үүсгэхээс өмнө гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхөр бол жаахан бас нэг жаахан хамааралтай болцсон ч байж магадгүй. Бахангаа явуулахар болцсон. Шийтсэн үг гэдэг шиг өө. Одоо нэг бахангаа явуулах болсон юм байна. Юу лээ? Шар хатанд байдаг болсон билүү тэр чинь нэг наркологийн эмчилгээ чинь. Үгүй шар хатанд чинь юу байгаа шүү нөгөө нэг донтолтын тасаг гэж байгаа. За тэн дотор чинь арих, тоглоом, мансууруулах байц гэх бүх төрлийн донтолтууд байгаа. Нарколог чинь болохоор бүр тийшээгээ энэ дархан гардаг зам дээр байгаа шүү. Юугаа өөрхий тийшээ л явуулах хэвээр. За одоо миний өргөх гэж байгаа мэдээ нэг төрлийн сэрэмжлүүлэг мэдээ. Нөгөө төрлийн аваа моогарын тухай мэдээ. За. Гэхдээ энэ мэдээгээр бол би ямарваа нэгэн брендийг ч юм уу ямарваа нэгэн одоо бүтээгдэхүүнийг яг одоо гүтгэн нормжилж байгаа юм уу илтэд энэ зүйлийг бол хэрэглэхийг хориглолоо морглолоо гэсэн юм юу ч ярихгүй шүү. За.
Британий иргэн 39 настай Никлас Мадфорд гэдэг залуу 20 жилийн турш хийж байгаа юм. 20 жилийн турш 7 хоногтоо дор хаяж 21 ширхэг энержи дринк ууж байснаас болж өдөрт 3 гэсэн үг. Бүх шүд нь үүрч унаад хүн амьтны өөдөөс харж инээмсэглэхэд жаахан хэцүү байдаг байж л дээ. Иш бол маань тгий штэ эн чин өдөрт 3-ыг уухаарчаа. Яана. Ядахад өөрөө шүдний эмчээс айх айцтай болохоор эмчид очихгүй явсараа байгаа сүлдээ үдэн шүд нь бүр эмтрээд үүрээд унаад алга болжээ. Харин халга болчихжээ. Ингээд насан ч явж амьдрал ахуйн докторчод ирэх үед маний нөхөр ер нь ам биш заяа биш гэд турк явж цоо шин шүд хийлгэхээр болжээ. Йоо, ямар муухай эвгүн бэ. А тийм ээ, над чи ингээд нэг яаж яах нэг хэдэн төмөр суулгацсан байгаа үү? Тийм бэ. Над чи нөгөө хөдөлгөөн имплант хийх гэж байгаа байхгүй юу? 5 ширхэг төмөс Тийм, суулгач. тэгээ төмрийг мөнхийн юмтай болох гэж байгаа юм. Йоо. Хангалттай мөнгө олдог байж орон гэргүй хүн шиг шүдтэй гэж өөрийнх нь тухай нэг хүн ярьж байгааг сонсоод эцсийн удаа зориглоод цоо шин шүдтэй болохоор шийдсэн байна. За. Ингээд Туркд очоод мөнгөтэй хүн шиг загнаж хямдхан эмнэлэг хайлахгүйгээр 9,000 фунтээр иж бүрэн импланттай одоо нүүр дүүрэн шүд хийлгээд аюу гэх юм дээ энэ чинь. Хам дүүрэн шүд хийлгээд сүүлийн 20 жилийн туршид анх удаа хүмүүс рүү шүдээ гаргаж бүтэн инээжээ гэж байгаа. Нөгөө чи одоо нөгөө онгорхоо шүд чинь инээсэн сууж. Нөгөө нэг сая бид нэр муви дээр үдээ ачаараар нэг цуврал нөгөө нэг хөвчлөлтөө бичлэг явуулсан. Нэг өвөр Монголд нэг шүдгүү нөхөр байжгаад тэгээ дараагийнх нь бичлэгэн дээр шүдтэй болцсон. Тэр бичлэг юм болж. Гоо энэ чи өөрөө уг нь айгүй гоё залуу, давгүй залуу. Тэгээ одоо шүд хийлгээд анх удаа хүний өмнөөс инээсэн гэж байгаа. Тэгэд одоо наадах чинь тэр хамгийн гол нь за гоё шүдтэй болж болно. Тэгээ одоо тэр нөгөө нэг өдөрт 3 уудаг энержи дринк болсон байгаа. За мэдгүй. За. Монгол мөнгөөр бол энэ үйлчлэгээ 40 сая төгрөгийн үнэтэй болж байгаа гэж. Пээ базар байна. 40 сая төгрөгөөр шүдээ хэлгэсэн. Йой. Өмнө нь зураг дээр инээдэггүй нэмээд хүмүүс рүү жаахан л жумалцдаг байсан залуу одоо зүгээр ярзатл инээгээл хүн болгон руу ярзатл инээгээл тэр байтугай Daily Star гэдэг сонин дээр сайт дээр өгсөн ярилцлагандаа бол бүр ингээ инээгээд зураг авахулсан байлээ. А тийм байна. Угаасаа гарч ийн. Энэ нөхөр бол аман дотроо нэг бүтэн машин хийцэн явж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Хэрэг гэхдээ эн чинь бүр хямдхан хэлгэчихэд байгаа. Хэрэг Британд энэ шүдээ хэлгэсэн бол 15,000 фунт болох байсан. Гэнэлтэй. Тэгээ Туркд очиж 6,000 фунтээр хямдхан хэлгэчихэд байгаа байхгүй юу? За. За залуу бол шүдэндээ сэтгэл хангалуун байгаа ч одоо шинэ үеийн залууст өөр шиг нь энержи дринк битгий ууж амьдрал эрүүл мэнд гоо сайхнаараа тогдоорой гэж загсан байна лээ. Нэг энержи дринк яахчгүй. Өдөрт 3-аар нь бүтэн 20 жил уухлаар ийм болж байгаа ба. Юм хитрхлээрээ л ингэдэг. Яг үнэ. Юм хитрхлээрээ л ингэдэг шүү. За сэтгэлдлүүд нь. За. Би одоо ч шүдний эмчтэр очихоос айдаг. Аман дотор өргөмний үзүр мултарч хоолоо руу орсноос хойш шүд гэдэг зүйл миний хувьд айц сүйдсэн ертөнц болсон. Гэхдээ аз болж хорхоотой шүдгүй. Шаарлуул шарлаж л байг гинэ. Энэ ямар амар үйл явдал вэ? Харин штэ. Базар байна хомпод. Тодоод өнгөтэй явчлаа. За, энержи дринкийг хаяа уухад яах вэ? Харин ингэж солиотой уухаар чинь шүднээс нь гадна дотор эргэтэнд нь ч бүтэн юм үлдээгөө байгаад амар юм гэсэн байна. За. Өмнөх шүд нь үнэхээр аимшигтай байж одоо энэ залуу чинь харин ч гайгүй царайд өрхтэй болсон юм биш үү те. Мөнгөтэй хүн тэгээд юу хүснээ л хэлэх юм да. Яах вэ гэж. За хамтраалагчаар танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраалагчаар High Speed Айлбурд интернетийн хувьсал гэсэн уриатаагаар зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаараа хамтран ажиллаж байгаа. За 50% хөнгөлөлттэй үн буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны буюу 100 мегабайт хурдтай High Bundle гэдэг үйлчилгээний шинэ хэрэглэгч болох юм бол та 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх ийм шагналаар шагнагдаж байгаа юм. Сток гоё тий. Мөн High Speed High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс сонгоод 3 айлыг Dyson брендийн шалгааж цэвэрлждэг, тоосоос соруулждаг
тийм тоос орогч болон агаар цэвэршүүлэгч гэсэн ийм хос бэлэг өгж байгаа. 3 айлт шүү. За ер нь бол энэ high speed high bundle үйлчилгээ нь өөрөө хэрэглэгчдэд хамгийн хямдар, хамгийн өндөр хурдны өрхийн интернетийн үйлчилгээг одоо санал болгодог юм найдвартай үйлчилгээ байгаа. За тэгээд та high bundle үйлчилгээний хэрэглэгч болсноороо зурагтаа 96 цаг ухрааж үзэх боломжтой. За тэгээд манай дээр одоо жишээлбэл Movie Box ухардгүй байхгүй юу? Тэгмэд Movie Box сувгаа хүртэл ухрааж үзэх болно. За тэгээд 130 гаруй сувгтай 100 мегабайт өндөр хурдны интернеттэй high bundle үйлчилгээний хэрэглэгч болоод ингээд гоё бас Dyson брэндийн шал цэвэрлэгчтэй бол гоё штэ тий. За тэгэхээр та 76 96 9000 76 76 90 тэг гэдэг утас руу холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За мөн Sky Media гэж орж болно. Skytel Cigimage гэж орж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар High Speed Айлбурд интернет дэвсэл гэсэн уриатаар зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаараа хамтран аялаж байна. Баярлалаа. Чи нөө 76 90 9 гэсэн чи би хоёр өөр утасгээ бодсон чи нэг л дугаар байна штэ. Тийм штэ. Тийм л байна штэ. За энэ сте айгүй тийм яг би ингээд хүний оршуулгын ёслын талаар л ярих гэж байгаа л да. Гэхдээ айгүй гоё гэгээлэг оршуулга заяа. За та одоо ингээд те өөрийгөө яаж оршуулаасаа гэдэг тийм нэг юм одоо бодол байна уу танд? Байхгүй. Тэгэл одоо лам багшаас суугаад чандрал гэвэл чандарлаад буул гэвэл булаал тавих байх. Ааха. Тэ? Манайх ч л одоо ер нь тэгж байгаа штэ. Би болохоор ингэмээр байгаа байхгүй юу? Ядчил за яг тэрэн тэгэл дээр ёстой лам багш хэлснээр л болд юм багаз. Ядчил одоо ингээд ийм гунигийн дуу эсвэл ингээд нэг юм гэдэг майны ай ингээд яваад идэв штий. Яг одоо ингээд намайг нас орцсон яваар ингээд нөгөө нэг хүмүүс ингээд гэрт ороод ирэхээр ингээд хоолцоо ингээд өнгөт нэг тэнцэн ингээд би тэгмээргүй байна. Би болохоор зэрэг ингээд миний дуртай хөгжим тэг ингээд явж байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу? Миний оршуулган дээр. Би бол жишээл ийм хүсэлтэй. За тэгсэн чинь чихэрлэг амттанд дуртай хүмүүс байдэн штэ бүр ингээд нугсгүй. Тэгсэн Британий иргэн нэгэн эрийн мөрөөдлийг гэр бүл хүүхдүүд нь хойчийн замд нь үдэхтэй биелүүлж өгчээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах төвд асран халамжлагчаар ажилладаг байсан Пол Брум гэдэг энэ хүн өөрөө иргэн тойрныхондоо их хүндлэгдэж хайрлагдсан хөгжилтэй нэг юм гоё хүмүүс эдэн штэ нэг юм гоё энержитэй тий. За ийм хүн байсан юм байна өөрөө ч гэсэн. Дээрэс нь нэмээд чихрэнд амттад нь бүр ингээд нугсгүй бараг л нүдээ өгөөл ухаас наагур юм болдог ийм л хүн байсан юм байна л та. За тэгсэн чинь бүр хүүхэд байгаасаа л ингээд би ингээ үхтэй сникерс шиг авсанд ингээд оршуулга хэлгэнэ гээл ярьдаг. Тийм байна. Тэгээд тэрийгээ том болоод ч гэсэн ярьдаг л байсан. Тэгсэн чинь олны хайрыг татсан Пол Брум нас барахтаа хүүхэд насныхаа мөрөөдлийг грээслэлдээ тусгаад мөрөөдлийг нь заавал биелүүлэхийг грэхнээсээ хүссэн байна өөрөө. Ингээд хүүхдүүд нь ар гэрийнх нь аавда сникерсийг санагдуулам ийм авс захиалгаар хийлгээд зогсохгүй авсан дээр нь бүр багаасаа үнэнч дэмжиж ирсэн Crystal Palace хөл бөмбөгийн багийн логог нь хэвлүүлсэн. I'm nuts гэсэн тийм яг сникерс байгаа. Бүр ингээ хаанаас нь чарсан сникерс байгаа сте тий. Английн Crystal Palace багийн лого дээр нь байгаа юм байна. За тэгээд оршуулгын ёслыг орох дуртай кафед нь те бөөн амттад нь жихэр жимс ингээд дундарсан ийм гоё элбэг дэлбэг зохион байгуулсан. За Британи даяар сникерсний авс грээсэлсэн жихрэн дуртай Пол Брум болон эцгийнхээ сүүлчийн өслийг хүндэтгэн биелүүлсэн хүүхдүүдийн тухай сошиал дээр бол их маш их ярьж байна одоо. За сэтгэгдлүүд нь хизээ үлээд нэг нөхөр чандрыг нь байнга ордог баарных нь крант руу урсгаараа гэж грээсэлснийг нь ёсоор болгосон гэж уншиж үлээ. Тэр баарны крантлав одоо сүнстэй гинэ. Би дээ. Миний чандрыг голын чимээгийн 0 руу урсгачаараа. Голын чимээгийн 0 руу оронгууд нэг хөөхөн инээдэгтэй. Инээдэг. За чихрнээсээ болж эрт явсан байх та уг нь залуутрал хүн харагдаад байх юм байна гэсэн байна. Би оршуулган дээрээ рок дуу заавал тоглуулаарай гэж хүүхдүүдтэй загтах юм аа. Яг өгсөн хойно тоглуулахгүй байх үедээ гэж санаа зовдгол юм. Энэ залуу бол яг хүсснээрээ сайхан явжээ. Амен гэсэн байна. За тэгээд энэ сая ингээд нөгөө нэг тэр авсыг нь тавьдсан өрөөний
нэг талд нь юм зурагт байна л да. Манайхан ч бол зурагт мурагтаа бүтээгээ тол мөлөө бүтээгээд аюул болдог штэ. Яг ингээд тэр хүний ингээд видеог гаргаад зурагт мурагтан дээр ингээд зургийг нь эвлүүлээд ингээд гаргаж ивэл хүн амт хурж ирсэн ч гэсэн нэр ийм гоё хүн байсантай ингээд дурсмаар юм. Харин тийм ээ. Манайх тийм бүх юм хаачдаг штэ. Харин тийм ээ, харин тийм. Тэгээд нэг тийм яг гашуудлах л ёстой л доо. Гэтэ бүр нэг амар тийм нөгөө нэг гонхтой дээр үед бол бүр амар тийм үлээр найрал хүчм юм бол тэгэл зин улаан хар өнгийн авс ингээл явал бүр нэг амар хүндрүүлцдэг тий. Би бол нэг амар хүндэрмээргүй л байгаа. Би бол өөрийнхөө оршуулган дээр. Зүгээр яг ийм юм байна. Эний санстаар болдог бол. Надад нэг ингээд нэг юунаас болоод тэгээд идэх юм бэ гэвэл бид нар ч нөгөө нэг урт насалтгүй тэгээд тэрнээсээ ч болоод юм уу өв хөрөнгөтэй байж үзээгүй хүмүүс чинь юм гэрээслэл бичдэггүй байна. Хэрв чи гэрээслэлээ бичээд эрт бичээд за намайг тэгж оршуулаарэ. Миний оршуулган дээр ийм дуу явуулаарэ. Тэ? Одоо миний оршуулган дээр манай найз нарт бол бүгдэнд нь нэг 100 г 750 грамын шилтэй арх өгөөрэй гэд нэр мэрийг нь бичээд те анжгаад 1 литр виски өгөөрэй гэдэргээ биччих юм бол тэр чинь ном журмаараа болно. Манай тийм байхгүй учраас ламын үгээр л явж штэ өөр арга байхгүй те. Одоо би нэрээ 50 хүрээд гэсэн чи 50 хүрэхгүй чадчих шүү дээ. 50 хүрээд гэрээслэл бичнэ гэж бодож байгаа. За одоо миний сүүлийн мэдээ. Гятад яаж дутгав те? Мэдээнээс гятад дутна гэж байхгүй штэ. Ятад хил ам өргөх гэж байна. За Шанхай хотын нэгэн зоогийн газар 480 оны дахианы мах гаргаад нөгөөгийнхэн зураг хөрөг интернетэд шеэрлэгдээд бөө юм болж л те. За зургийг харж гинөө. Одоохноо гарна. За яг ийм дахиаг бол те би зүгээр хятадын альж гонцонд ороод би биш те нэг 10 янаар аваад идэнэ. За 10 янаар л аваад идэнэ нэр иймэрхүү дахианы махыг бол. За гисэн наад чинь 480 ёны үнэтэй дахианы мах шүү. Яахаараа тийм бэ? За 480 ён болж 5 хоол авч идэхэд мэдээж баг мөнгө биш энэ бол тэр ч утгаараа зураг хөргөн нийтлэгдээд хүмүүс хоол нь үзэмжгүйг дээр нь нэмээд үнэтэйг нь шүүмжлээд шуурж гарваа. За яг ингээд шуураад хүмүүс балавж итл нөгөө хоолны газар чинь мэдэгдэл хийгээд бүр гал дээр тос нэмнэ гэж хэлсэн болсон төмөр бод гаясан. За нөгөө зургаар гарч ирсэн үү? Гарч ирсэн. Ихийн байгаа үстэй. Иш чаус. Энэний хажууд манай ананастай дахиад хажууд нь хоол шүү нэрээ. Заажаараа 480 оныг за 500 он гэж бодоход 55-ын энэ хотын хайшин 250 мянган төгрөгийн дахиа юм уу? Тэгэхгүй яах юм. 220 мянган төгрөг. Энэний наадхны чи хажууд манай ананастай дахиад бол хоол шүү. Юу гуцаад ирээ тий. За Шанхай клуб гэдэг нэртэй зоогийн газрын энэ дахианы махтай хоолны зураг 3 сарын 14-нд шеэрлэгдснээс хойш одоо энэ чинь хэдэ 10 хонж байгаа юм биш үү? 4 сая хандлт аваад байгаа. За Монгол мөнгөөр 220 мянган төгрөгийн үнэтэй энэ хоолыг сонирхсон хүмүүс бол зөндөө байна. Энэ одоо энэ хоолны газрын дагагчдын тоо 270 мянга голчсон байгаа гинэ. За энэ зоогийн газарт орж дахиад нь захиалаад үнэтэй байгаа учрыг нь асуугаад ийм байна. За би бодлоо явж шүү. 270 мянган дагагчтай нэг ийм инфлюенсер гэх юм да. Нэг нөхөр нөгөө зоогийн газарт ч ороод дахиад нь захиалаад үнэтэй байгаа учрыг нь асуугаад асуухтаа их ёжтой асуусан байгаа юм л да. Таны энэ дахиад чи яахлаар ийм 480 оны үнэтэй байдгийг. За сонгодог хөгжим сонсоод сүү үүжсэн дахиад юм хаашаа ингэсэн байл та. Ингэж асуужээ. Тэгсэн чинь нөгөө зоогийн газрынхны хэлсэн хариу нь болохоор энэ дахиад чинь зөвхөн Мишелений одтой тоогоочдын хүнсэндээ ашигладаг наран цэцгийн дахиа гэдэг тусгай үйлдвэрийн дахиа. За. Дахиа юм багамаа гэж. За. Хятадын зөвхөн нэг мужидл үржүүлгийг нь хийдэг. Нэмээд наран цэцгийн шүүс ууж, навчийг нь идэж өсдөг ийм дахиа юм аа. Гэжээ. За. За тэгээд дээр нь ингэсэн байгаа. Нөө пермийнх нь болохоор
Яг уу дахиад та бид нар сонгодог хөгжим бид нар сонсохдгүй гэвэл сонсох юм сонсохгүй. Гэтэ арайч наадах чинь сүү уухгүй гэсэн. За. За ингээд сошиалчдын хил амны бай болоод нөгөө эхлээд нэг юм хоол балвж ирсэн бол одоо нөгөө зоогийн газрыг нь балвж байгаа. За. Та нар мусаа одоо юу худлаа солиороод байгаа юм чинь. Наран цэцгийн дахиад махаж их шиг гээд ингээ балвж ийн гинэ. Сэтгэлдлүүд нь бүр алаа ийцсэн. Дуулдаг байсан дахиад гэж бичиж чад 1000 янаар зарчгаач та нар гэсэн. За. Хөдөө мужаас авчирсан дахиаг бол Шанхай хүмүүс нисдэг байсан дахиа гэж хэлээд үнтэй зархад аваад л идэнэ. Шанхайчуудын л онцлог юм шүү дээ гэж байна. За манай дахиаг үндэсний хөгжим сонсож өссөн болохоор нь 1888 юанаар үнэлж байна. Авах хүн байна уу? Хүсвэл авах хүртэл гар хөл толгойд нь илэлэг хийж солонгос салфетик маск тавиад сууж байя гэх. Иргэжил нэг ууцны хоньнуудаа нэг иймэрхүү байдалтайгаар зарчдаг юм. Баян суу ууж исэн хонь байгаа юм шүү наадах чаа. Тий, идж байгаа юм наран цэцгийг авч иддэг юм байгаамаа. Тий, наран цэцгийн үр идэн наадах ч бас гээд тий. За ийм хөгжилтэй явдал болж дээ хөрхий. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 25-ны Мягмар гарагийн дөрвөн зөгийн шууган нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар High Speed айлборд интернетийн хэмжлэг сурайтаагаар зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаараа за мөн хүний нөөцийн хомсдолд санаа зовох хэрэггүй хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн сурайтаагаар Magic Consulting Audit хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөөр ихэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа за 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсороо. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3